За, сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд залхуу пиццанд баяраас хойш амжихгүй явсаар байгаад одоо бол бичлэгэндээ орж байна. Бас л нэг л залхуурч бол тэгэл залхуул да тий. За тэр ч яг бичлэгэндээ орцгоё. Нэрээ энэ бичлэг миний зүгээс та хэдээс ганцхан хүнд гоё бэлэг бэлдсэн байгаа шүү. За бичлэгний дундуур олж мэдээрэй. За Пэни дайралтаас болж сүйдсэн Коноха тосгонд Райкагагийн захиаг дамжуулахаар нууц үйл тосгоноос хүмүүс ирнэ. Гэвч 5 дугаар Акаге болох цунаатай тулааны үеэр хит их чакра хэрэглэснээс болж ухаангүй байгаа ба Даанзо удирдлагыг гартаа авсан байдаг. Тэр бүр өөрийгөө 6 дугаар Акаге болгон томилсон байдаг ба Райкагагийн захиаг үзэн орготл нинжа Сасукиг барихт нь дэмжихээр болдгоо. Нууц үйл тосгоны нинжа нар Наруто болон Сакура дээр ирэн Сасукигийн талаар асууж гар зөрүүлнэ. Тэгээд тэдэнд түүнийг Акацукитэй нэгдэж 8 сүлтийг барьсныг хэлэхэд манай хоёр шок. Харин нөгөө талд Така болгон нэрээ сольж Конохаг онилж байсан Сасуке тэр дээр Мадара гарч ирэн Коноха сүрснийг хэлнэ. Харин түүний гол дайсан болох Даанзо 6 дугаар Акаге болсон гэж хэлэх ба Сасуке ч мөн түүнийг онилоод авнаа. Наруто маань нууц үйл тосгоны нинжа нарт Сасукег өмөөрсөнж тэд харсан зүйлдээ итгэжл нөө Сасукегээс төшөөгөө авахар улаарах боловч Наруто намайг зодвол баг ч гэсэн уурыг чинь арилгах бол зодоо л гэдэг. За Какаши Ямато болон Наруто нар Райкага дээр очиж өшөө авалтаас болж Сасукег онилохыг болиулж чадхаар болдгоо. Учир нь юу вэ гэвээс манай хэд ерөнхийд нь ойлгосон байгаа нөгөө багтай залуу бол Мадара, харин Мадара энэ олон жил нууцаар амьдарч Акацукиг үүсгэж Пэнийг удирдах байсан ба 16 жилийн өмнө 9 сүлтийг удирдах Конохороо дайрсан гэдэл ерөнхий ойлгоцсон байгаа штэ. Тэгэд одоо харин Сасукег мөн адил толгойг нь эргүүлж өөрийг нь ашиг сонирхлын төлөө ашиглаад байгаа л гэж үздэг. Ганч Райкага бол эндээс юу гинч мэдгүй зөвхөн Конохагийн урагч нинжа дүүг нь алчглаа л гэж ойлгож байгаа. Тиймээс дуусшгүй өшөө авалтын сиклээс салгаж чаднаа л гэж бодож байдаг. Улс бүрийн Каге нар хоёр туслахын хамт 5 Каге нарын уулзалтанд явах болно. Харин манай Конохагийнхан явах зам тэдэн рүү дайрах үед Даанзо өөрөө тэдэндээ тулалдаж бид бүхэн түүний чадварыг мэдж авнаа. Тэрний болттой нүд нь шаринган байх нь тэрээ. Каге нар төмрийн улсад байх шиноби байхгүй зөвхөн илд барин тулалдаг самурай нутагт уулзахаар болдог. Райкагийг ирэх үед Наруто тэрэгдэж ирсэн байх бөгөөд түүнд бүхийж Сасукег өршөөхийг гуйдаг. Гэвч Райкагийн Нарутод чадахгүй зүгээр л алах болно л гэж яваад өгдөг. За 5 Кагийн хурал боллоо. Тэднийг самурай нарын тэргүүн өдөрдөн зохион байгуулж хуралдах ба шууд гол яриа болох Акацукигийн талаарх ярианд орноо. Гэвч Акацуки нь хөлсний цэргийн байгууллага болохоор газрын улс болон нууцээс тосгод тэднийг хөлсөлж дайн хийж байсан ба нууц маань тосгоны өмнөх Мизукагийн хүртэл оролцоотой болох нь мэдэгддэг. За тэгсэн самурайн тэргүүн Акацукигийн эсрэг нэгдсэн хүчинг байгуулъя. Түүний тэргүүнээр нь Даанзог томилвол ямар вэ гэх бол бүгд эсэргүүцэх боловч тэгээ нөө Мизукагийн туслах өмнөх дайнаар Хьюгаогийн хүнтэй толдож нүдийг нь авснаар Бякугантай юм байна л дээ. Тэр Бякуганыг ашиглан Даанзог ажиглахад түүний болттой нүд нь өмнө түүнтэй тулалдаж байсан учийнхаа шисүү гихчийн нүд байгаа болохыг мэддэг. Шууд л урд нь гарч ирээд бусдаа түүнд шисүүгийн нүд байгааг анхааруулах ба шисүү нь яадаг хүн бэ гэвээс учийнхаа овгийн хүн бөгөөд Хитачида дүүцэх гоц авьяастай нэгэн түүний шаринганы хүчинд бусдыг удирддаг ба бүр удирдуулж байгаа хүн нь юу ч мэдэж чадлагүй түүний хүслээр хөдөлдөг тийм гайхалтай чадвартай. Түүний энэ чадвараар 4-р Мизукагийн хүртэл удирдах байсан гэх нууц маань тосхон үздэг юм билээ. Тэгэл тэр Даанзог тэр нүдийг ашиглан самурайд тэргүүнээр өөрийгөө сонгуулж байна уу гэж хардаал ууралцгаахад газар доороос зээцүү гинт гарч ирээд тэдэнд Сасуке гинт нэвтэрсэн л гэж хэлдэг. Гэтэл үнэхээр Сасуке тэрээ тэдний байгаа газарт нэвтэрсэн байдаг шүү. За харин сая Сакурад ам нэвэл уушиг нэ гээл Наруто чамд хайртай болохоор чиний төлөө Сасукегийн араас явж дэндүү хүнд зүйлийг үүрч байна. Чи түүнийг боддгоо зөвхөн өөрийнхөө хайртай хүний төлөө Наруто заавал авч ирээрээ гэх амлалтнаас ч болж Наруто бусдад зодуулж чамд өгсөн амлалтын төлөө зовж байна гэл бүх үнэнг нь хэлээд өгнөө. Ер нь бол энэ Сакура том болсон ч тэгэл энийг ойлгох хэмжээний биш л байгаа юм л та тий. Тэгвэл аяя. Наруто яхаа мэдхгүй зөвхөрсөн байдалтай байхад Мадара дүүн дээр ирнэ. Тэр түүнд учийнхаа Итачигийн тухай бүх үнэнг нь ярьж өгөх ба тийм болохоор Сасуке өшөө авах хүсэл нь Конохо болж хувирсан л гэдэг. Мөн учийнхаа овог бол хараалт овог. Тэд үеэс үед өшөө авах тийм хар санаанд автдаг овгоо. Учир нь юу вэ гэвэл
Анх 6 замын даяамж 2 хүүхэдтэй болсон ба том хүн түүний нүдний хүчийг нь өвлөж авч маш их чакратай хүчийг дээдэлдэг нэгэн байсан бол удаах хүн түүний биеийн хүч болон зориг тэмүүллийг нь өвлөн авч хайрыг дээдэлдэг байсан. Цагийн ирэхээр 6 замын даяамж өөд болохоос өмнө тэр өөрийн залгамжлагчаар 2 дахь хүүгээ сонгосон түүний том хүү үүнд хатаархан өшөө хорсол тээж дүүтэйгээ тулалцсан. Том хүүгийн нүдний хүч үеэс үед өвлөгдөн тэр учийнхоо өвгийг үүсгэн байгуулсан бол удаах хүн Сэнжүү овг болсон. Тэдний маргаан Мадарагийн үед хүртэл байсан ба тэгжил Хашираматай тулалдсан нь түүний хувь тавилан байсан л гэдэг. Харин Наруто чиний дотор 1-р Хокагийн галын хүсэл өвлөгдсөн ба Сасукед хоёр энэ үеийн тэдл гэж хэлдэг ер нь бол. За харин нөгөө талд Райкагийн хоёр туслахын хамт Сасукег хайж олон тулалдлаа. Шууд л тэднийг алах зорилготой дайрах бол нөгөө талд уулзалтын өрөөнд бүгд даанзоод итгэл алдарсан л байдаг. Тэд түүнийг хөдөлгөөнгүй хянаж байхад Гара Сасукегээс асуух юм байна л гэж яваад өгдөг. Райкагийн Сасуке хоёрын тулаа мөн ч ширүүн байдаг. Сасуке Мангеку Sharingan хэрэглэн Сусано хуйд гарган хамгаалах бол Райкагийн ер нь л хамгийн хурдан шиноби нарын нэг л дээ. Тэгээд хурдан хэрний маш их цохилтын хүчтэй нэг. Тэр шууд Сасукег хуйгтай юутай байтэн цөм цохих үед Сасукеэр өөрийн аматероос хамгаалт болгон ашиглаж нэг гарыг нь шатааж чаддаг. Тэгсэн ч Райкагийн тоосон шинжгүй дахиад дайралтгийх үед Гара тэднийг болиулж Сасукетэй ярилцдаг. Яагаад гэхээр Гара түнтэй адил нэг үед маш их өшөө хорсол тээж явсан нэгэн болохоор тэг ярилцаад үзтэл даанч үг хэлээ олцохгүй тулаанаа өргөлжлүүлнэ. Энэ үед Райкагийн шатаж буу гараад таслан эдгэх бол Гара тэр хэд нийлж Сасуке руу довтлох болно. Харин Сасуке Сусаногийн их бие гаргаж тулдаг ба түүний чакраг мэдэрсэн Карен Сасукег уламжлалтын мангас шиг болж буйг анзаардаг. Харин Карен Данзугийн байрлалыг олж мэдснээр Сасуке боломж гарган тэр хоёр шууд уулзалтын өрөө рүү явах ба Мизукагийн лаваны арга ашиглан түүн рүү довтлогдгоо. Гэвч Зэцү гинт тэдний биенээс урган гарч ирж Сасукегийн чакраг нөхөн эсрэгээрээ нөгөө хэдийнхэн чакраг сорж байдаг. Яг энэ үед Цучикагийн тоос болгон задлах техник ашиглан Сасукег байхгүй болгочдیں۔ Райкагийн болон Гара нар өрөөнд орж ирэхэд харин Мадара Сасукег аварсан байдаг ба Мадара эцэст нөө Каге нарт өөрийн төлөвлөгөөгөө хэлдэгэ. Тэр нь сарны нүд гих төлөвлөгөө байдаг. Тэр Карен Сасуке хоёрыг өөрийн өөр хэмжээс рүүгээ шилжүүлэн түүнийг эдгэхийг даалган 5 Каге нарт өөрийн төлөвлөгөөгөө дэлгэрэнгүй ярьж өгдөг. За ер нь ойлгомжтой хумай тайлбарлавал одоогийн Мадара 1-р Хокагетэй хийсэн тулаанд маш хүнд шархтан одоогоор хүчгүй болсон ба асар дээр үед 10 сүлд мангас дэлхий дээр оршин байсан байдаг. Гэвч түүнийг өөртөө тамгалан дэлхийг инх тайван болгосон хүн нь Ниншүг үндэслэгч 6 замын даяанч байсан. Тэр нэг ёсондоо 10 сүлтийн жинчүрэкэ байсан ба үхэх юм бол эргээд 10 сүлт гарч ирж дэлхийг сүрүүлэх болохоор тэр үхээс өмнө тусгай жицүү ашиглан 1-9 сүлт хүртэл түүний хүчийг 9 хэсэгт хуваан сүлт мангасуудыг бүтээсэн байдаг. Тэгээд 10 сүлтийн их биеийн сар болон үлцэн гэх түүх байдаг гэдэг. Энэ түүхийг 30-аа овгийн чулуун дээр бичигдсэн байдаг ба зөвхөн харааны хүчээр л унших боломжтой. Sharingan, Mangekyou Sharingan тэгээд Rinnegan гэх дарааллаар дэлгэрэнгүй бичигдсэн байдаг. Тиймээс одоогийн Мадара бүх 9 сүлт мангасыг цуглуулж 10 сүлтийг дахин сэрэж өөрөө түүнийг тамгалан Жинчүрикэ болон 6 замын даяанчийн хүчтэй болохыг зорж байгаа. Тэгснэр тэр сарны нүд гихч зүг хэрэглэн дэлхий дээр байгаа бүх хүнд мөнхийн Цукиомид оруулж бүгд нэгэнд цул болж өөрөө өөрсдийн хүсэлтэд амьдран дэлхийг амар амгалан болох төлөвлөгөөтэй байдгаа л гэдэг. Тэгэл Мадара Каге нарт өөртөө нэгдэж үлдсэн 8 болон 9 сүлт мангасыг өгөхийг хүсгэд Райкаге өөрийн дүү амьд байгааг олж мэддэгэ. Гэвч тэд түүнтэй нэгдэхийг эсэргүүцэх боловч Мадара яг энэ цаг мөчөөс эхлэн нинжагийн 4-р их дайныг зарлан тунхагладаг. Энэ дайн нь урд хожид болж байгаагүй онцлог нь үндсэн 5 их улс шиноби нар нэгдэн зөвхөн Акацуки гэх бүлгийн эсрэг 8 болон 9 сүлтийг хамгаалах их дайн л гэсэн үг. Бүгд хилэлцэн тохиролцсон анх удаа хоорондоо дайдах биш эсрэгээр нэгдэн нийлэхээр л болоод тагдаг. Нөгөө талд харин Сакура тэр хэд Нарутог хайж ирэх ба Сакура бүр түнд хайртай. Тийм болохоор одоо тэр өмнөх амлалтыг мартаа л гэдэг. Наруто харин түүний энэ байдал итгэхгүй бөгөөд энэ чамаас болов зөвхөн миний сонголтоо л гэдэг. За харин нөгөө зүгтсан алуурчин би нэг хүнтэй бэлтгэл хийж байх ба Кисаме тэр хэдийг олоод ирнэ. Тэд хоорондоо тулдах ба маш том усан сан үүсэн Кисаме авраг загсан төрхөнд орж биеийг илүүрхэж эхэллээ.
Тэр бүр түүнийг бараг ялсан байх боловч түүний сэлэн болох Самихадаа нь өөрөөс нь их чакратай 8 сүлд татагдан Кисамегаас урвчвал явах уу? Кисаме түүний сэлмээр нь яг дуусгах гэж байтал Райкагаа яг цагтаа олж ирэх ба ах トゥ хоёр нийлж Кисамег жүцүү хэрэглэхээс өмнө толгойг нь тастан алж чаддаг. За тэгээ мэдээж би тэр жигтэй явцсан болохоор ахтаа алуулах нь тодорхой. Харин сайн Нарутод хэлнэ. Түүний найзууд бүгд Сасукегээс болж хоёр улс хоорондын харилцаа дайнд игдэхэд хүргэх учраас урдж тэд Сасукег л өөрсдөө алхаар л болсон байдаг. Тэгээд Сакурач тэдэндээ нэгдсэнийг хэлдэг. Гарач мөн тэдэн дээр ирэх ба сая 5К нарын уулзалтын талаар хэлдэг. Гэвч тэгэл Наруто Сасукегийн байр байд үнэхээр их урам хугарсан тэгээд ажиглагдана. Наруто Сасукег алхаас үр сонгол байх ёстой гээл ихэд уурлах боловч тэгэл түүний бие өвдөн газар дунаад өгнө. За харин бусад Каге нарт тосгон руугаа буццаах ба бүгд л их танд бэлтгэхээр явдаг бол Мадара харин Данзогийн замд гарч ирэн түүний хоёр туслахыг ядах юмгүй аргалан Сасукег буцан дуудаж гаргаж ирлээ. Тэгтэл тэр Данзотой нүүр тулж өшөөгөө аваа л гэдэг. За байж байгаараа залуусаа. Ганц гой бэлэг задлаа. Залхуу виза бивээр яг одоо 19,000 гаруй сав тавилжээ. Тэгээд удахгүй 20К болох болов л гэ та бүхэндээ өөрийн зүгээс нэг хүнд бэлэг бэлддэг юм уу гэж бодлоо. За энэ нь юу вэ гэвээс бүрэн автомат үрлэн сумтай буу. Өөрөөр бол нэг буудаал зэнэглээд байхгүй автоматар бууднаа л гэсэн үг заяа. Тэгээд би өөрөө жаахан байхдаа ийм бууг авахыг их хүсдэг байсан. Гэвч тэгэл их л үнэтэй байдаг байсан л та тэр үед. Тэгээд сая гинт явж байгаад хараад хүүтэй авч өглөө л дөө. Даанч манай хүү арай л жоохон байсан учраас тэгээд яах вэ нөө ээжд нь бас загнуулаад болгоор л болчлоо л доо. Гэхдээ тэгээд нэгэнт л авцсан бууг яалтай байлээ дээ. Би ямар өөрөө тоглолттой биш гээд 20К спешиал бэлэг болгоод оруулчихъя гэж шийдлээ. Тиймээс өмнөхтэйгээ яг адилхан заяа. Сабаа дарсан байх мөн энэ бичлэгийг Facebook дээрээ шеэр хийсэн байх. Тэгээд комент бичээрэй заяа. Юу ч хамаагүй шүү. Тэгээд рандомоор нэг хүн сонгоод бэлэглэх болно. За тэгээд сабаа дараад бичлэгэндээ эрг орцгоё. За Данзо тулаанд бэлтгэж хэргэлдэггүй гараа ил гарган лацдсан байх ба лацнуудаа тайлж боолтоо авч ил болголоо. Тэгсэн чинь бүр шок заяа. Тэр гаранд бүр дүүрэн нүднүүд байх ба бүр бүх нүд нь шарингаантай байх нь тэрээ. Тэгэл Данзо шууд л зохих болов Сасука Мангеку шарингаанаа ашиглан Сусано хамгаалалтаа хэрэглэхэд Данзо шок. Тэр энэ их шарингааныг өөрийн болгосон ч Сусаног анх удаа л харж байна энэ юм бэ нэлээ. Түүний Сусано улам бийжиж хүчин нэмэгдэх ба шууд л Данзог бяц базан алж чаддаг. Тэгэл Сасука түүнийг алчлаа гэж бодтол ард нь одоо тэгвэл нүдний тулаанд орох уу гэдэл шууд л хунаа гарган түүнрүү дайрнаа. Сасука тэрэж шок. Шууд Сусаногоор түүнийг мөн адил газартай нь бяц зохих ба хонголдоо юм уу хайшин дэ нөгөө талд нь хээвнийг ажиглаад зогсож байдаг шүү. Харин өөрсдийгөө генжзүүд орчих уу гэсэн үггүй байлаа. Сасукеж үргэлжлүүлэн дайрах ба шууд л Аматерасуугаар оноол бүгд л Данзогийн шатаж буу цогцыг харин ялчглаа л хэмээн бодтол яг ард нь шууд салхины жицүү хэрэглээл түүн рүү галлаж байдаг шүү. Сасуке бүр түүний гарыг таслан өөрийг нь тас завчихад л дахиад л зүг зүгээр зогсож байдаг. Сасуке шууд л түүн рүү дайрах боловч түүний хориглох техникт өртчихдөг. Гэвч түүний Сусано бүр төгс төрхөнд орж сэргээдэгдэгэ. Түүний төгс Сусано ном сум хэрэгэлдэг ба шууд л Данзо руу дайрахад Данзо харин өөрийгөө нэг сонин модны арга ашиглан хамгаалж чаддаг. За эндээс бид Данзогийн өчиг ойлгоноо. Тэр ер нь бол өөрийгөө Орочиморуг нь туршилт болгосон ба 1-р Хокагийн эсийг ашиглан өөртөө тэр их чакраг суулгуулсан ба Итачигийн тусламжтай Учиховгийн нүдийг их хэмжээгээр өөрийн гартаа суулгуулсан байдаг. Энэ нь юунд хэрэгтэй вэ гэвээс заяа. Учиховогт өөрсдөд нь хүртэл хориотой жицүү байсан Изанаги гих жицүү. Энэ нь маш богино хугацаанд өөрийн шарах болон бүр үхлийг бодит байдал дээр өөрчлөх тийм хүчтэй жицүү. Данзо үүнийг л ашиглан саяны дайралтуудаас мултраад л байсан юм. Гэвч энэ нь маш том төлөөстэй заяа. Ганц удаад Изанагийг ашиглан хувь тавиланг өөрчлөх юм бол тухайн хүний нүд нь гэрлээ алдаж үрд хараагүй болдог. Гэвч Данзо энэ сул талыг нөхөхийн тулд 1-р Хокагийн эсийг ашиглан өөртөө олон нүд суулгуулснаар Изанагийг олон удаа хэрэглэх чадвартай л болж байгаа.
Тэгээд тэр нэг удаад өгөхөд түүний гарт байх шарангаа нэг нэгээр нүдэн ханаж байгаа л хэмээлээ. Мөн түүний баруун боолтой нүд нь учийнхаа шисүүгийн нүд ба өмнө хэлсэлчлэн түүхэнд байхгүй цор ганц тийм аимшигтай гинж зүү хэрэглэх чадвартай. Гэвч энэ нүд нь шисүүд өөрт нь байсан бол магадгүй хязгааргүй хэрэглэх боломжтой байсан ч Даанзогийн хувьд тэр нэг хэрэгэлсэн бол олон жилийн дараа л хэрэглэх боломжтой л болт юм лээ. За харин эргэн тулаандаа ороход Сасуке түүнийг Изанагийг ашиглаж буйг анзааран түүнд өөрт нь мэддэхгүйгээр жижигхэн гинж зүг хэрэглэн түүний гарт байх нүднүүдийг нь өөрт нь ганц үлдсэн гэж харагдуулах ба үнэн хэрэгтээ тэр бүх нүдээ ашиглаж дууссан байдаг. Тэгэл түүнд үхлийн цохилт өгч чадах ба Даанзооч мөчөөгөө үгэлгүй Кайреныг барьцаалж авнаа. Сүүлийн техникээ хэрэглэхээр цаг очих гэж оролдог боловч Сасуке өшөөгөө авахар зорж байсан болохоор ч тэр үүсгэл Кайрентай юутай хитэ нэвт цүл битгдэг шүү. Гэтэл Даанзоо өгөхөө өмнө чамтай зүг үхнэ гэдэл өөртөө зүг битүүмжлэгч зүг хэрэглэх боловч Мадараа түүнийг аварж амждаг. Ийхүү Даанзоо гэх хүн өөрийгөө золиослон үхэж буйн энэ юм аа. Тэр яг буруу хорон арга ашигладаг байсан ч үнэндээ тэр галын улс буюу Коногогийн төлөө сүүдрээс энэ бүхнийг хийсээр л ирсэн байдаг шүү дээ. За харин Сакура тэрэд Сасукегийн байрлалыг олох үед Сакура нөгөө хэд ухаан алдуулаад ганцаараа Сасукег ална гэж явчул явах уу? Араас нь Какаши тэрэд явж л байдаг л да. Данзогийн дайралтнаас бултсан Мадараа түүний биеийг хэрэг болно л гэд өөрийн хэмжээс рүүгээ авах авчдаг. Харин Сасуке Карен дээр ирэн одоо чи хэрэг болохгүй нэ гэд яг алах гэж байтал Сакура ирэх ба бүр амар тэнэг заяа. Би чамтай цуг явмаар байна гэхтэн Сасуке бүр Сакураг чи надтай нэгдэж Конохог устгахад тусал харин надаа үнж байха баталж яг одоо энэ Кареныг аал гэж юу oh my god тэ. Сасуке харин түүнийг алж чадахгүй гэдгийг мэдэн Сакураг шууд алах гэж дайрахт нь хамжиж Какаши ирэн түүнийг хамгаалж чаддаг. Сакура Кареныг эмчлэх ба Какаши харин өөрийн шавтайгаа л нүүр туллаа. Яг энэ үед Сасукегийн нүд бүрэлзэж хяналтаа алдах үед нь Сакура боломжийг ашиглан түүний араас дайрах боловч яг тулаад ирэхэд нь тэр чаддгүй. Харин зөрүүлээ Сасуке түүнийг хунаагаар нь яг дурах үед нь дахин нэг аз дохиож Наруто ирж түүнийг аварнаа. Бүр нэр бас л тэнэг дүрдтэй дээ Сакура. Яг өөр зоригтой ч гэсэн тэгээд 7 дугаар баг нэг дор цуглаж буйн л энэ байдаг. Наруто түүнтэй ярилцах гэж их үзнэ. Даан Сасуке өмнөх үеэс ихэд ондоо дэндүү өөрчлөгдсөн нэгэн болсон байдаг. Тэгээд шууд хоорондоо тулалдах ба дайралцах үед нь тэд өөрсдийн дотоод ертөнцтэй ярилцдаг. Наруто өөрт ямар хэцүү байдгаа ярих ба тэгэл түүний өшөө авах арга нь буруу л гэж багын дарцамжаа хуваалцдаг. Гэвч Сасукед юу ч өөрчлөгдөхгүйгээ дайралтай үргэлжлүүлнэ. Харин Наруто түүнд хид хідэн даацтай үг хэлэхдээ Сасуке чи яах гэж зууралдаад байгаа юм бэ гэхэд Наруто чи одоо ч миний найз гэснээр түүнийг багч гисэн бодлогошруулаад авдаг шүү. Тэгэл Мадараа түүнийг аваад яваад өгөх бол манайд ч буцацгаадаг. Харин Кареныг тэрэд авч явах ба одоо гээгдсэн олдсны хүн юм уу да тий. За харин нөгөө талд Кисаме тэгсэн самахад дотор нуугдаад амьд байж ивэл яах вэ? Тэр хэд ч мөн нууц үйл тосхондоо ирсэн байдаг ба Кисаме айл тулаан дундуур өөрийгөө ховлон самахад дотор нуугдсан ба энэ нь түүний төлөвлөгөөний нэг хэсэг байдаг. Бүх 5 улсын газрын эзэд буюу хаад гэгдэх хүмүүс хуралдан нэгдсэн хүчин байгуулахар болдгоо. Какашиг дуудан түүнийг 6 дугаар Хокаге болгохоор хилдэгч яг энэ үед ухаангүй байсан цунаатай сэргснээр эрг нь 5 дугаар Хокаге удирдлагыг гартаа авдаг. Тосгон сэргэж амжаагүй байхад мөн дайнд бэлдэх хэрэгтэй л болсон байдаг. Наруто маань нөгөө зүнж мэлхий дээр очих ба Жираягийн үлдээс нь түлхүүрийг харан аав нь түүнд хэлснийг санаад нөгөө нэг тэр 9 сүлтийн хүчийг өөрийн болгохоор зориг шулууд нь тамгыг тайлах түлхүүрийг өөрийн дотор хадгалахаар л болдог. За харин Кабуто бүр Орочимару шиг ч юм уу тийм нэг могоо шиг ч юм уу болсон байдаг ба Мадараа дээр явж очин өөртөө чи нэгдээ угаасаа чам нэгцэн хүчиндээ тулдах цэрэг гэдэг юм байхгүй үстэй л гэдэг. Тэгээд тэр өөрийн цэргийн хүчийг үзүүлээ. Энэ нь Эдо Тенсей буюу өгсөн хүнийг дуудах ч зүү. Акацукигийн хүмүүсийг дуудаж түүнийг гайхшруулнаа. Мөн түүнд өөр нэгэн хүний цогцыг дуудаж үзүүлэх боловч Мадараа бүр шокийн байдалд орон түүнтэй хамтрахаас өөр аргагүй болдог. 5К-гээ дахин хуралдаж байна. Дайны талаар хилцэх ба энэ тулаан 8 болон 9 сүлтийн хүчийг ашиглахгүй хав дарахаар л болсон байдаг. Тэгж тэднийг нууц үйл тосгонд нуухаар л болдог. Харин Райкаගේ цунаатай биегээр Нарутог бэлтгэж түүнийг 9 сүлтийн хүчийг хэрэглэхэд нь туслуулах санал тавьдаг ба
Цунадад шууд Нарутод энэ тухай хэлж түүнд даалгавар өгнө. Түүнээс бүгдийг нь нууц зүйл тосгонд ерөн байлгахаар л болж байгаа нь. Тэгэхгүй бол тэр нөгөө дайныг мэдвэл тулдах болно гэж үзсэн л байдаг л да. За энэ хүргээд энэ бичлэгээ өндөрлөё. Тэгээд таалагдсан таалагдаагүй лайк болон сабаа дараарэ. За мөн донешн хийж дэмжиж мөн асуухыг хүссэн асуулт хэлхийг хүссэн үгээ бичээрэй. Тэгээд би бичлэг болгоны доор та бүхэндээ хуваалцаж байхаар шийдсэн. Тэгэхээр энэ удаад хэн юу гэж донешн хийсэн байна вэ гэвээс. За амжилт гээд 20к лам сүрэн даш хорлоос микэнд нэвэрлэв гээд 5к үнэхээр мундаг ютубер шүү гээд төгөлдөр чин зөргөөс Наруто анги бүр 2к good luck гээд мөн mic for donation гээд 5к тус хийсэн байна. Тэгээд та бүхэндээ зөндөө их баярлалаа. Анги бүр дээр donation уншиж асуусан асуултанд чинь хариулж байх болно. Мөн тэгээд сабаа дараад ком бичээд giveaway дээр оролцоорой. За дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.